За өдрийн минь сайн мэцгаана уу? За солонгос хэлний видео хичээл орох гэж байна. За тэгвэл өнөөдрийн хичээл дээр дасгал ажлууд хийгдэж байна. За эхний дасгалыг харъя. Сэги буюу бичих гэдэг утгатай үг. За дараах улс мэргэжлийн нэрийг солонгосоор бичнэ үү гэж. За улс мэргэжлийн нэрүүд Монгол нэртэйгээ зурагтайгаа байж гэн тийм үү? За тэгвэл жишээлбэл Солонгос улсыг юу гэдэг вэ? Хангук гэж хэлдэг. За тэгвэл Монголыг Монголч гэдэг юм уу? За ингээд Солонгос нэршлэр нь бичнэ. За дараагийнх нь оюутан, багш, компани ажилтан гэх мэтчлэн улс мэргэжлийн нэрнүүд. За энэ улс мэргэжлийн нэрүүдийг солонгосоор жишээлбэл оюутан гэвэл Хагсен тэ багш гэвэл Сонсэ нэмж гэдэг юм уу. За ингээд солонгос нэршлэр нь бүгдийг бичнэ гэсэн үг. За дэвтэртээ бүгд тэмдэглэгээ хийгээ яваа шүү. За дараагийн дасгал нь загварын дагуу дараах үгсээр өгүүлбэр зохионо гэж. За цоо буюу би, хангук сарам буюу солонгос хүн гэдэг. За тэгвэл цооно хангук сарам имнида гэдэг өгүүлбэр бүтээсэн байна тийм үү? Тэгвэл цоо гэдэг дээрээ энэ нин гэдэг дүрм залгагдлаа. Хангук сарам гэдэг үгэн дээрээ имнида гэдэг дүрм залгагдчихлаа. Тэгвэл за жишээ солонгос ши иса гэдэг үг өгөгдсөн байна. За тэгвэл солонгос ши гэд хүний нэр байгаа учраас хүний нэрийн араас ши залгадаг тийм үү? Тэгвэл солонгос ши гэдэг дээрээ нин энэ гэдэг дүрмийг залгана. Тэгвэл ихшгийн араас нин, гээгүүлэгчийн араас энэ ордог. Тэгвэл яах вэ? Солонгос шинэн иса имнида. За ингэж өгүүлбэр бүтээнэ гэсэн үг. За өгүүлбэрээ бүтээчихэд бүгдээрээ дэвтэртээ орчуулгыг нь бичнэ шүү. Заяа. За энэ мэтэр бүгдийг нь хөрвүүлнэ. За дараагийнх нь дараах өгүүлбэрийг солонгосоор орчуулна гэж. За би оюутан гэдэг үг байлаа. За тэгвэл би гэдэг чинь өөрөө ямар үг гэдгийг? Цоо тийм үү? За цоо гэдэг дээрээ нөгөө энэ нин гэдэг дүрм маань залгагдаа явчихна. За оюутан гэвэл хагсен гэдэг үг байгаа тий. За тэгвэл цооно хагсен имнида. За гэд өгүүлбэр бүтэж байна. За тэгээд дараагийнх нь би Америк хүн. Тэгвэл цооно 미국 사람입니다. 자 гэхэд нөгөө энэ нин дүрм чинь имнида дүрм чинь залгадаад л байна тийм үү? За тэрний дараа нь яг уу цэцэг гэд хүний нэр байла. Тэгвэл хүний нэрийн араас юу залгагддгийг ши аавна. За тэгвэл ши гэдэг дээрээ нөгөө энэ нин дүрмийг залгачаар яг үлээ. цэцэг шин은 회사원입니다. За цэцэг бол компани ажилтан юм аа. За гих мэтчлэн 이유나 солонгос хүн гэдэг дээр мөн яах вэ? 이유나 씨는 한국 사람입니다. За гих мэтчлэн орчуулга бичнэ. За дараагийн дасгал. загварын дагуу мэргэжил болон иргэний харьяаллаа бичнэ үү гэж. За 저는 선생님입니다. 저는 한국 사람입니다. Би солонгос хүн. Би багш. За ийм хоёр өгүүлбэр байлаа. За тэгвэл энэ дээр яг өөрийнхөө талаар өөрөө ямар мэргэжилтэй аль улсын иргэн те. За тэгээд энтэй адилхан иргэний харьяаллаа бичнэ гэсэн. За солонгос хүнийг танилцуулсан бичвэр бичнэ үү гэж дараагийнх нь. За хүснэгтэнд бичсэн зүйлийг уншаарай. За ирэм буюу нэр гэдэг үг. За дараагийнх нь 국적 буюу улс орны иргэний харьяал гэсэн утгатай. Дараа нь 직업 буюу ажил мэргэжил гэсэн утгатай гурван үг байл. За тэгвэл нэр гэдэг дээр нь паксужин буюу хүний нэр. Дараагийнх нь 국적 гэдэг дээр нь иргэний харьяал буюу солонгос гэж бичсэн. Дараагийнх нь 직업 ажил мэргэжил дээр нь 회사원 буюу компани ажилтан гэж бичсэн байна. За тэгвэл энэ үгээрээ өгүүлбэр бүтээе. Дээр хүснэгтэнд бичсэн үгээ ашиглан бичвэрийг гүйцээгээрэй гэж. За 안녕하세요. 제 이름은. За энэ дээр яг нэрээ бичнэ.
Пак Сужин гэдэг дээдлийн нэрээ тийм үү? Имнида. За дараагийнх нь энэ дээр нөгөө иргэний харьяаллаа бичнэ. Хангук сарам имнида. Аль улсын иргэн тий? Тэгвэл Солонгос улсын иргэн гэдгийг биччихлээ. Дараагийнх нь ажил мэргэжил. Хэзаон имнида. Компани ажилтан юм аа. За 반갑습니다. уулзсандаа таатай байна гэд. За ингээд 안녕하세요. 제 이름은 박소진입니다. 한국 사람입니다. 혜선입니다. 반갑습니다. гэдэг өгүүлбэр бүтлээ. За гэрийн даалгаварт нэг хүнийг танилцуулсан бичвэр бичиж ирнэ. За саяныхтай адилхан те нэрийг хэн гэдгийг, аль улсын иргэн, хаана ямар газар ажил хийдгийг. За гих мэтчлэнгээр бичиж ирнэ гэсэн үг шүү заяа.